Сайн Улаанбаатар хөтөлбөрийн үзэгчтэй боловсролын болондоо тавтай марил. За надтай хамт нэг зүйлийг та төсөөлөд үзтээ. Та маш гоё амралтын газар, наранд бие шаран, найз нөхдөөгөө тэнд та маш сайхан амарч байна. За өнөөдөр та найзуудтайгаа юу хийхээ төлөвлөж, маргааш ууланд талхаж, нөгөөдөр шинэ бизнесээ хийх талаар үргэлжлүүлэн та бодож, та баяр хөөртэй байна гэд та төсөөлдөө. Амьдрал дээр ямар нэгэн бэрхшээл асуудал гарахад зүгээр дээ болондоо гэж та хэлээд урагшиж үнэмсэглэн та илүү зүтгэдэг бол та 7 дугаар төрлийн хүн байх магадлалтай байна. Таны дотоод ертөнц харилцаар нэг хэв маяг тэр дундаа стрессийн үед таны бие махбодолон сэтгэл зүй тань хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг болохыг ойлгоход туслах танин мэдхүүн цуврал маань үргэлжилж байна. Өнөөдөр бид 7 дугаар төрлийн хүн буюу эрч хүчин цалигсан, хөдөлгөөнтэй, өөдрөг, бадрангуй, хорвоо дэлхийд хувь нэмрээ баяр баясгалангаар оруулахыг хүсдэг хүмүүсийн талаар ярилцах болно. 7 дугаар төрлүүд маань үргэлж баяр баясгалантай ямар ч уур амьсгалыг хамгийн сайхан болгож чаддаг, за шин санаагаар дүүрэн амьдралын баяр баясгалан болсон хүмүүс байдаг. 7 дугаар төрлийн хүмүүс маань бусдыг уриалж, бусдыг дагуулan, за аялал зугаалгад явж, гэр бүл, ажил дээр үргэлж баяр баясгалан тавьж, за тэдний тарих маш хурдан ажиллаж, маш үргэлж гой төлөвлөгөөгөөр дүүрэн байдаг. Гэвч тэдний дотор энэ өөдрөг, энэ баяр баясгалангийн цаана дотоод тэр айдас нь болохоор энэ бүх зүйл хит гунигтай байх вэ? За хэрэг би гүн рүү өнгөйвөл харанхуй байх вэ гэдэг зүйлээс айдаг тийм дотоод сэдэлтэй байдаг байна. 7 дугаар төрлийн хүмүүс маань за стрессгүй, сэтгэл санаа тайван байх үедээ гаргадаг зангуудыг харцгаая. Сонирхолтой зүйлийн араас хөөцөлдөг, санаачлагтай, төсөөлөх чадвар сайтай, шинээр зохион бүтээгч, халуун дулаан дотн сэтгэлтэй, за сэргэлэн цаваа, хөгжилтэй, өөртөө итгэлтэй, сэтгэл татам, сониуч зан чанаруудыг гаргадаг байх нэ. За харин стресстэй, сэтгэл санаа таагүй, духгүй байх үедээ гаргадаг зангуудыг харцгаая. Өөртөө хит автсан, альваад донтдог, за анхааралгүй, эсэргүүцэгч, дураараа бусдыг өмчлөх гэж оролддог, за өрөмний өчшиг хит тогтворгүй, за өөрийгөө зүгээр байж чаддаггүй ийм зан чанаруудыг гаргадаг байх нэ. 7 дугаар төрлийн хүмүүсүүд маань хэрхэн тэд стресстэйдэг вэ гэвэл тэднийг хязгаарлах гэж оролдох үед эсвэл амьдрал хэтгий уйтгартай нэг хэвэн болох үед тэд маань хамгийн их стресстэй хямардаг байна. За 7 дугаар төрлийн хүмүүс маань стрессийн үедээ маш их шүүмжлэгч болж бусдыг загнаж, за яг ууртай, дүрмтэй ярддаг хүн болон хувирдаг байна. За тэгвэл 7 дугаар төрлүүдтэй стрессийн үед хэрхэн өөртөө туслах талаар дараах 3 зөвлөмжийг хүргье. Гуниг зовлон хүлээн зөвшөөр. Амьдрал зөвхөн баяр хөөрөөс бүтдэггүй. Гуниг, өвдөлт ба улам ухааруулж гүн гүнзгий хүн болгодог амьдралын нэг хэсэг юм а. Түүнээс битээ зүхтаарай. Эхлүүлсэн ажлаа дуусгах сур. Цоо шин зүйл рүү өсчихээс өмнө одоо байгаа ажлаа хариуцлагатай хийж дуусгаж сураарай. Чимээгүй байдлыг таашаа. Өдөрт 10 минут ч болов уцаа унтраагаад юу ч төлөвлөхгүйгээр зүгээр л чимээгүй сууж өөртөө цаг гаргаж сураарай. Өнөөдрийн дугаараар бид хөгжилтэй, хөөртэй, бадрангуй, чин зүйлээр дүүрэн байдаг 7 дугаар төрлүүдийн талаар ярьлаа. Дараагийн дугаараар бид эрч хүчтэй, удирдагч, 8 дугаар төрлийн хүмүүсийн талаар ярилцах болно. Сайн Улаанбаатар хөтөлбөрөө үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ үү.